Ус бол бидний амьдралын салшгүй нэг хэсэг. Өдөрт дор хаяж 8 ая буюу 2 литр орчим усыг уух ёстой байдаг байна. Тэгвэл 6-аас 18 насны ерөнхий боловсролын сургуулийн сурагчид бидний хувьд сургууль дээрээ 6-аас 7 цагийг өнгөрүүлдэг. Энэ хугацаанд 1 литр ус уух боломжоор хангах ёстой гэж үздэг юм байна. Гэвч ахлах ангийн хүүхдүүд бидний хувьд сургууль дээр клуб дугууланд хамрагдах, гэрийн даалгавар бие даалтаа хийх зэргээр нэг л мэтгэд 10-аас 11 цагийг өнгөрүүлсэн байдаг юм байна. Энэ хугацаанд ялангуяа хичээлийн 7 цагийн үеэр бидэнд ус уух шаардлага хэрэгцээ тулгардаг. Сургуулийн нэг давхарт 2 ус сэвэршүүлэгч, 2-3 давхарт 1 гээд нийтдээ 4 ус сэвэршүүлэгч байдаг. Манай сургууль 1500 гаруй суралцагчтай. Үүнээс 700 гаруй нь өглөөний ээлжинд, 800 хүүхэд нь өдрийн ээлжинд хичээлдэг. Энэ хүүхдүүдэд 4 ус сэвэршүүлэгч хангалттай юм гэж юу? Мэдээж хичээл хоорондын 5 минутын засварлагыг ашиглан өөрт хамгийн ойд байх ус сэвэршүүлэгчдэр очиход тодорхой хэмжээний дараалал үүссэн байдаг. Тэр дараалал зогссоор байжгаад усаа аваад хичээл рүүгээ ороход 5 минутаас сэтэрсэн байх үед хичээлд орж буй багш зэмлээд загнах мөн тухайн өдрийн хичээлийн сэдвээсээ хоцрох тохиолддог. Энэ нь сургуулийн орчин дах ундны усны хүртээмжтэй байдал юм гэж үү? Мөн хүүхдүүд өөрийн гэсэн усны савгүй явж найзынхаа усны савыг хэрэглэх нь элбэг байдаг. Энэ нь яг ундны усны зөв зохистой хэрэглээ юм гэж үү? Хүүхдүүд сургуулийн орчин дах ундны ус, түүний ач тус зөв зохистой хэрэглээ гэх зэрэг чухал мэдээлэлээр дутмаг байна. Тиймээс би сургуулийнхаа үе тэнгийн найзууд болон ах ах дүү нартаа ундны усны зөв зохистой хэрэглээ, түүний ач тусын тухай мэдлэг мэдээллийг түгээмээр байна.